процессын дахин инженерчлэлийг төрийн байгууллагуудаар хийж төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулж ээж ажлын хийдэл давхардлыг энэ одоо цахимаар ингэж одоо хиймэл оюун ухааны хүрээнд хийж судалж гаргаж ирж иж энийг энэ байгууллага дээр одоо үнэхээр хүн хүчний хэрэгцээ шаардлагатай байгаа юм байна. Энэ байгууллага дээр цомтгол их шаардлагатай юм гаргаж ирэх ёстой. Энэ бол одоо наад зах нь өнөөдрийн процессын дахин инженерчлэлийн хүрээнд төрийн байгууллагуудын ажлын хоорондын уялдаа холбоо, давхардал хийдлийг одоо хиймэл оюун ухааны тусламжтайгаар захин засаглалын хүрээнд хийж байгаа том ажил, хийх ажил. Тийм учраас энийг хийж иж цаашдаа. Тэгэхээр олон улсын одоо энэ хөгжсөн захин засаглалаар одоо дэлхийд тэргүүлж байгаа улс орнууд яаж хийж гинэ гэдгийг туршлагыг судлах. За нөгөө талаар одоо манай яамдууд энэ одоо туршлагыг ажил дээр эрчимжүүлэх чиглэлээр туршлага болгож хэрэгжүүлэх чиглэлээр өнөөдрийн төрийн байгуулалтын байнгын ороо улсын их хурл дахь эдийн засаг захин одоо бодлогын дэд хороотой хамтраад энэ одоо хилцүүлэг сургалтыг явуулж байна. А төрийн байгууллагууд өөрсөндөө байгаа мэдээллийг яаж хоорондоо уялдуулж өгөх үү, холбож өгөх үү? Энэ яам дээр очихоор бас нэг адилхан мэдээлэл нэгтэг, энэ яам мөн адилхан мэдээлэл нэгтэг ингээд ерөөсө төр өөртөө байгаа иргэнийхээ мэдээллийг очсон хүн болгоноос ингэж нэгтэг байдал нь өөрөө эргээд төрийн үйлчлэгийг одоо иргэд авахд хүндрэл суртал одоо хүн суртал болоод байна, чирэгдэл болоод байна гэдэг. Ерөөсө агуулга нь энэ. Тийм учраас энэ төрийн үйлчлэгээнүүдийг л иргэнд яаж хурдан шуурхаа хүргэхэд дэлхийн олон улс яаж одоо анхаарч байна, манай улс хаана нь явж байна, одоо бидний өмнө ямар тулгамдсан асуудал байгаад байна, энийг хэрхэн яаж шийдэх үү гэдгийг одоо эрхэрж байгаа гэдэг юм уу, шийдвэр гаргаж байгаа, бодлого одоо хэрэгжүүлж байгаа энэ удирдлагуудын төвшөнд, яамдуудын төвшөнд энэ асуудлаа өнөөдөр хилцэж байгаа нь өнөөдрийн хилцүүдийн гол ач холбогдол юм аа л гэж ингэж үзэж байна.